За тэгэхээр би түрүү хэлсэн. Үнэхээр одоо өнөөдөр бид нар ингээд энэ засгийн газрын явж байгаа үйл ажиллагааг хараад авах юм бол манай засгийн газар бол нөгөө кабинетийн системээр ажиллана гэдэг юм нь бол үндсэндээ одоо алдагдчихжээ. Би байнга хэлж байгаа л да. Ер нь бол одоо энэ засаглах чадваргүй болчих гэж. Энэ төвчийн гүйцэтгэл энэ бүх юмнуудаас харахад бол энэ одоо өдрөөс өдөрт ил тод энэ нэлээд харагдаж байна. Би түрүү асуухтаа хэлсэн. Үнэхээр одоо бид нар бол ямар энэ төсөв санхүүтэй холбогдсон асуудлаа нэг дэг журманд оруулахгүй болвол цаашдаа Монгол улсын энэ сан хөмөргийг ингээд дур дураараа авирлаад дураараа загнаад яваад аж ерөөсө хэрхэвч таарахгүй болчихжээ. Үндсэндээ өнөөдөр бол би ойлгохдоо бол юу гэж юм гэхээр эдийн засгийн сайд гэж нэг дураараа авирладаг нэг хүнтэй болж. Энэндээ одоо энэнийхээ эсрэг юм хэлдэг хүн энэ засгийн газрын кабинетэд алга болж. Энэ хүн өөрийнхөө дур зоргоор тэр хөрөнгө санхүүгээ зардаг болж. Түрүү манай жишээнүүд хэллээ тэр. Гудам төсвийн 47 хаант цуулгаагүй хувийн компани шиг тусдаа данстай байлгаж байна. Хоёрт нь одоо тэр сүүлийн үед яригдаад байгаа 3-аас 33 тэрбум төгрөгийн ажил одоо замын үнэтийн шалган өнгөрүүлэлт бомбтоор хийгдлээ гэж. Энэ тийм болсон юм байл шүү дээ. 4.5-аар төсөвтөө суугаад 3 тэрбум нь энэ жил хийгдэх ажил. Тэгээд 33 тэрбум төгрөгөөр хийхээр гэрээ байгуулад мөнгө санхүүгүүд нь 10 тэрбумаар 23 тэрбумаар шилжээд гараа явчихсан ийм юмнууд байл шүү дээ. Энэ мэдчлэнгээр энэ улсын төсвийн хөрөнгөнд чинь одоо ингээд үнэхээр хүний сэтгэлээр хандаад өнөөдөр болж явал маргааш хамаагүй гэдэг өнцгөөс хандаад ингээд яваад байж хэрхэвч боломгүй байна. Ер нь энэ үнд бол одоо эрх хэрэгчид та нар минь нэг одоо дүгнэлт хийхгүй болохгүй болчихжээ гэдгийг би хэлмээр байна. Энэ сангийнхаа хөрөнгийг ямар ч байсан одоо бид нар бол энэ жилдээ багтааж сангийн яамандаа төвлөрүүлж энэ сангийн яам нь хөрөнгө санхүүгээ нэг гараараа барьдаг энэ тогтолцоо руугаа орохгүй бол цаашдаа бид нар бол зөв явж чадхааргүй болсон байх шүү гэдгийг нэгдүгээр хэлье. Хоёрт нь одоо энэ сүүлийн үеийн бараа ажлын үйлчлэгээ худалдан авах хууль гэдэг юм. Төрийн өмчийн орц сатай газрууд төрийн өмчийн газар сатсан тэр энэ засгийн газрын төвшөнд явуулж байгаа бараа ажлын үйлчлэгээ худалдан авах юм ч тэр. Одоо энэ шууд гэрээ гэдэг юм бол ерөөсө хэрэгс илэрч. Хаан л хаан шууд гэрээ. Тэгээд тэрнийгээ ярьдаг юм нь юу гэж хэлэхээр бол ерөөсө ажил салгардаад байна. Тэгээд шууд гэрээгээр хийчихдэг. Шууд гэрээгээр хийсэн материалуудаа та нар гаргаад ирээ. Ямар үндслэлээр энэ шууд гэрээгээр өгчвөө? Ямар одоо тендер зарчваа? Тэр материалуудаа гаргаад өгөөч гэхээр гаргаж өгдөг материал нэг ч байхгүй. Өнөөдөр одоо түрүүн бид нар тэр гудам төсөлтэй холбоотой юм хэлсэн. Бид тэр ерөнхий сайдын 50 тэрбумтай холбоотой юм хэлсэн. Зүгээр нэг 3 хуудсанд тэр ажил нь дууссан, тэр тендер зарласан. Гэт нэг хоёрхан юм дээр тендер зарсан. Бусд нь ажил нь дууссан дуусаагүй. Гэт нэг ийм хайц. Бид нар чинь одоо улсын төсвийн хөрөнгөөр ер нь бол хувийн хвшлийнхний хийдэг имийг хийдэг болоод байна л гэдгийг хэлэх гээд байна шүү дээ. Битүү зах гэдэг юм бол үнэхээр бид нар үнэхээр төр өөрөө хийхийн оронд хийх гээд байвал хувийн хвшлийнхэн зээл өгөөл тэр мөнгөөрөө зээл өгөөд хувийн хвшлийнхнэр хийх ёстой. Одоо тэр битүү зах дараа нь яах вэ гэхээр бол хин нэг нь нөхөр өмчийн эзэн болох гэж бөөн хэрүүл маргаан гарч гаад дараа нь хувьчил илдэв долоо юм бол дуусна. Харж л байгаа. Энэ мэдчлэнгээр улсын төсвийн хөрөнгийг бол гарынхаа салаагаар урсгаж байна. Тийм учраас одоо энэ бараа ажил үйлчлэгээ худалдан авах хуулийн хэрэгжилтэн дээр бол аудитын газраас тэр мэргэжлийн хэлтийн газраас тэр ер нь бол нэг тодорхой том шалгалт явуулж энэ үн дээр бол нэг дүгнэлт гаргаж олон нийтэд танилцуулахгүй бол Монголд мөрдөгдөхөө болсон нэг хууль бол одоо бараа ажил үйлчлэгээ худалдан авах хууль болсон байх шүү гэдгийг би хоёрт нь хэлэх гэсэн юм аа. За гуравт нь бид нар ингэж байгаа. Одоо энэ эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дотор бол нэлээд хэд хэдэн зүйлийн юмнууд туссан. Төсвийн урсгал зардлыг 20%-аар бууруулнаа. Хэмнэлтийн горимж шилжнэ. Улсын төсөлд ашиглах төвийн гадаад төлөвтэй харьцах ханшийг тогтоосон аргачлалыг одоо боловсронгоолгож ил тодуулах шиглэлээр нь туссан. Төрийн байгууллагын бүтэц шийгүүргийг давхардлыг арилгаж тогтолцоог нь боловсронгоолгоно гэдэг. Ийм зүйлийн юмнууд бол туссан. Энэ юмнуудаа одоо энэ төсвийн тодтгол юм уу дараагийн хэлцэх асуудлууд дээр бол оруулж ирэх зүйлээ мартваа гэдэг юмыг бас нэг сануулчихъя. За эцэст нь хэлэхэд бол аудит дүгнэлт гаргадаг юм байна. Маш сайн дүгнэлт гаргаж өгдөг юм байна. Аудитын дүгнэлтийг жишээлх юм бол ерөөсөө хэрэгжүүлдэг юм байна. Тухайлбал би ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн жил үндэсний аудитын газраас 12-ны санхүүгийн нэгдсэн танилд аудит хийгээд 1 тэрбум 550 сая төгрөгийн төлбөр харагдуулах акт 556 тэрбум төгрөгийн зөрчлийг барагдуулах 16 албан шаардлага өгсөн юм байна. Гэтэл ерөөсө 11.7% нь л биелүүлсэн гэж одоо энэ аудитын дүгнэлтэнд туссан байна. Тэгэхээр энэ аудитын дүгнэлтэнд бол ачаал өгөхгүй байгаа жишээ энэ. Энэ үн дээр анхаараарай гэж хэлмээр байна.